За эрхэм Дархан аймгийн татврын төлөгчдөө татварлагчийн өдрүүдийн мэнд хүргье. За Монголын татврын албанаас бол жил бүр 5 сарын 2 дахь 7 хоногт бол татварлагчийн өдрүүдийг зохион байгуулж явдаг. За энэ жилийн арга хэмжээг бол татварлагч зөвлөн тусах татврын албыг сураандор зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагаанд бол бид нэр сурвалж сурчлагаагаар хангах, за татварлагчид сурвалж мэдээлэл өгөх, за татварлагч зөвлөн тусах дотор чиглэлээр бол ажиллаж байна. Дархан аймгийн нийт татвар төлөгч нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Бид ирээдүйн татвар төлөгч нартай зориулан ерөнхий боловсролын сургуулийн бага дунд ахлах ангийн сурагч нарын дунд гар зургийн уралдаан, зохион бичлэгийн уралдааныг зохион байгууллаа. Үүнд гар зургийн уралдаанд маань бол 389 сурагчид хамрагдаж, үүнээс татварын ерөнхий газарт бол улсын хэмжээнд нэг сурагчийн бүтээл тусгай байрын шагнал эзэллээ. Шарын гол сумаас оролцсон нэг ирээл маань 3 дугаар байр эзэлсэн. За мөн ихтэй сургуулийн оюутнуудын дунд олимпиад зохион байгуулсан. Үүнд маань хөдөө аж ахуйн их сургууль мандах дээд сургуулийн 29 оюутан амжилттай оролцож бид ирээдүйн татвар төлөгч оюутнуудын татварын хуулийн мэдлэг, татварын бүртгэл, тайлагналын ур чадварыг нэмэгдүүлэн ажиллалаа. Зөвлөн туслах татварын алба өрөөндор татвар төлөгчийн салбарын ангил болон үйл ажиллагааны онцлог чиглэсэн татварын боловсрол олох сургалтуудыг 2025 оны 4-р сарын 28-наас 5-р сарын 9-ний хооронд танхим болон зайн хэлбэрээр зохион байгуулж байна. Үүнд шинээр бүртгэгдсэн татвар төлөгч, шинэ хоршоо, гарааны бизнес эрхлэгч, тусгай хэрэгцээд татвар төлөгч, мэргэжлийн бие даан үйлчлэгээ үзүүлэгч нарт татварын хууль тогтоомжийг таниулах сургалт, мөн төвлөрсөн томоохон зах худалдааны төвд худалдаа үйлчлэгээ эрхлэгч иргэдийг хувийн олгын албан татврын тайлан илгээх, захин төлбөрийн баримт олох талаас сургалтыг зохион байгуулсан байна. За хөрөнгийн албан татвар төлөх, урьдчилгааны хэмжлэх, төлбөрийн даалгавар үүсгэх, мөн татвар төлөгчийг татварын эрсдлээс урьдчилан сэргийлэх, анхаарах асуудал сэдвийн хүрээнд зөвлөн туслах татварын сургалт, мөн ирээдүйн татвар төлөгч болох оюутан сурагчид зориулан татварын суурь боловсролыг олох чиглэлээр сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна. Татвар төлөгчийн өдрүүдийн хүрээнд Дархан аймгийн татварын газар бүртгэлтэй 5398 татвар төлөгч хуулийн этгээд 66000 гаруй иргэн үйл ажиллагаа явуулж байгаа. Эндээс одоо улс орон нутгийнхаа төсөвд үнэтэй хувь нэмрээр оруулсан шилдэг татвар төлөгчийн үйл ажиллагааг сурталчлах, таниулах ажлыг бол зохион байгуулж ажиллана. За татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд татвар төлөгчдийн дунд шатрын нөхөрсөг тэмцээнийг шилдэг татвар төлөгч комфорт зохицлын дэрэмжтээр зохион байгуулж байгаа. Үүнд бол нийт Дархан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 4 төвлөрсөн захуудын татвар төлөгч маань хамрагдана. Мөн дээрээс нь татвар төлөгчдийн өдрүүдтэй холбоотойгоор татвар төлөгч нарт төрийн үйлчлэгээ болон төрийн усаалга үйлчлэгийг үзүүлдэг мэргэжлийн байгууллагууд болох санхүүгийн 8 байгууллагын хоорондох нөхөрсөг тэмцээнийг Дархан аймгийн татварын газар мөн татварын мэргэжлийн зөвлөх нийгмийн дархан салбар хамтран зохион байгуулахаар болж байгаа. За дээрээс нь нийт татвар төлөгчдийн өдрүүдтэй холбоотойгоор шилдэг татвар төлөгчөөс гадна татвар төлсөн бүх иргэн хуулийн этгээдэд цахимаар татварын нэвтрүүлэлтийн нэгдсэн системээр дамжуулан масс мессежээр талархлын цахим талархлын аяа өгч байгаа. Мөн одоо 30 шилдэг татвар төлөгчдөө одоо урамшуулах, талархах арга хэмжээг бол гарантыг зочид бодолд зохион байгуулна. Татвар төлөгчдөө өнөөдрийн арга хэмжээнд эрхийг уриалж байна. За их оромж үзэл татвар төлөхөөс эхэлдэг. За иймээс татвар төлөгч танд талархлыг илэрхийлье.